байгууллага нэг компани гэдэг маань тодорхой зорилго зорилттой. Тэр зорилго зорилттой хүрэхийн тулд өөрийн гэсэн стратеги төлөвлөгөө боловсруулсан тийм үү? Бусдаас хамааралгүйгээр өөрийн гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа, өөрийн гэсэн дотоод бодлоготой гэх мэтчлэн бүх юм тухайн одоо байгууллагатай уялдаатай тухайн байгууллагын хүчин чадал, санхүүгийн болон бусад хүчин чадалтай уялдаатай ийм одоо төслүүд хэрэгжиж байдаг тийм үү? Тэгэхээр энэ тэр төсөл тэр ажлын зохион байгуулалтыг гаргаж ирсэн тийм ээ? Тэр бичиг баримтууд маань өөрөө энэ байгууллагын нууц. Яг л бусад байгууллагад задруулж болохгүй. Бусад байгууллагад патентаа алдахгүй. Өөрийнх нь зөвхөн одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд одоо бий болж байгаа ийм зүйлүүд учраас энэ болгон бол байгууллагын нууцд орж явж байдаг. Байгууллага өөрөө дотоод ямар бичиг баримтыг, ямар үйл ажиллагааг нууц гэж үзэх вэ гэдэг талаараа журам боловсруулах хэрэгтэй. Тэгээд ийм бичиг баримтууд нь нууцлалд хамаарна. Энэ бол онц чухал тийм үү? Энэ нь бол чухал. Энэ нь бол одоо ердийн гэх мэтчлэн ингээд нэг ангилж болно бичиг баримтуудаа. За тэгээ ангилсныхаа дараа энэ бичиг баримттай нь ямар албан тушаалтнууд харьцаж байгаа юм, энэ бичиг баримттай нь хэн харьцаж тийм ээ, хэн одоо үүнийг хадгалж байгаа гэх мэтчлэн ингээд энэ нууцлалыг тогтоосон, нууцлалтай харьцах субъектуудыг тогтоосон, нууцлалыг хэрхэн хадгалж хамгаалах талаар журмыг тогтоосон, хэм хэмжээг тогтоосон ийм журмыг бол боловсруулж ажиллах ёстой гэж байна. Чухал одоо албан тушаалтнууд гэж байдаг key position гэх тийм ээ. Тэгэхээр энэ key position ажиллаж байгаа хүмүүстэй бол нууцлын гэрээ байгуулах бол нууцлын гэрээ байгуулж ажилладаг нь бол одоо нэлээд түгээмэл үзэгдэл болсон. Яг л энэ хүмүүс байгууллагын стратеги төлөвлөгөөтэй холбоотой бүхий л асуудлуудыг мэдчихэдэг, мэдхээс ч өөрөө заашгүй тийм ажлын шаардлагатай гарч ирдэг тийм ээ. За тэгэхээр хүний нөөцийн менежерийн хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол тухайн ажил албан тушаалтны хувьд ямар зүйл нь нууцлан бэ гэж үзээд нууцлалын гэрээ байгуулах ёстой. Нууц хадгалах хамгаалах гэрээ байгуулах ёстой. За энэ гэрээний дагуу тухайн ажилтан энэ нууцыг тэдэн жилийн хугацаанд хадгална тийм үү? Ажилтаа энэ байгууллагад ажиллаж байх хугацааны турш хамгаална, хадгална. Энэ байгууллагад ажилласнаас хойш дахиад хэдэн жил энэ нууцыг дотроо хадгална. Гадагш задруулахгүй байна гэсэн энэ үүргийг бол хүлээж ажиллаж байдаг. За ингэснээр энэ маань нэг талаар яг нэг нь одоо нууц задруулахгүй гэд хэлчихсэн, нөгөөх нь нууцаа задруулахгүй гэрээ байгуулсан гэд харахад зүгээр ингээд өнгөц тийм ээ харагдах төдий байдал боловч эцсийн одоо хууль зүйн үр дагавар нь үнэхээр тухайн ажилтны буруугаас болоод нууц задарсан. Үнэхээр тухайн ажилтны буруугаас болоод энэ байгууллага дээр хэрэгжих ёстой төсөл өөр байгууллага дээр хэрэгжчихсэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү эрсдэл гарч ирвэл тухайн байгууллагын ажилтнтай хийсэн нууцын гэрээгээ баримтлаад энэ хүнээс тэр зохих хэмжээний хариуцлагыг хүлээлгэж болох ийм эрх зүйн үр дагавар үүсэж байгаа. Нууцлын гэрээ бол ямар ч хэлбэртэй байж болно. Дотроо одоо хэдхэн өгүүлбэрчүүлж болно. Маш их задлсан, нэлээд одоо тодорхой маш наривчлалтай байж болно. Гэх мэтчлэн энэ бол тухайн албан тушаалтны эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор гарч иж болж байгаа. Нөгөө талаар зөвхөн хөдөлмөрийн гэрээнд байгууллагын одоо нууцлалыг хадгалж хамгаална гэсэн бас нэг үг үсэг оруулаад өгчих хэрэгтэй. Энэ бол нийт ажилчдад бас хамааралтай. Нууц гэж байгаа зүйлүүдээ одоо хэрвээ компьютерт хадгалж байгаа бол код тийм ээ нууц өгнүүдийг бол сольж явах, давтамжтайгаар сольж явах тийм ээ. Тэнд одоо гаднаас одоо бусад сүлжээнээс нэвтрэх боломжгүй байлгаж байгаа. Дотоод байгууллагууд одоо дотоод сүлжээ маш их ашиглаж байгаа. Энэ дотоод сүлжээнд хэн нэвтрэх болон хэн ямар сүлжээрөөр нэвтрэх гэдэг асуудлыг бол нэлээд сайн зохицуулж өгөх хэрэгтэй. Интернетээр болон софтвер дамжиж мэдээлэл задрах энэ аюулаас бол ингэж хамгаалагдаж болж байгаа. Нөгөө талаар цаасаар гарсан бичиг баримтуудыг бол нууцлал бүхий одоо сейфэнд, шүүгэнд тодорхой албан тушаалтанд хадгалуулах, тэр албан тушаалтнаас авч үзэж яадаг гарын үсгтэйгээр буцааж гарын үсгтэйгээр олгосон гэх мэтчлэн ийм одоо дүрм журмуудыг мөрдөж ажиллах нь зүйтэй болоо гэж бодож байна. За бас нэг зөвөр хөгжилтэй ч юм шиг бас нэг юм ярихад байгууллагууд ингээд аливаа нэг асуудлыг ингээд төлөвлөхдөө маш их хэмжээний цаас гардчихдаг. Нөгөө хийсэн ажлаа дандаа ингээд цаасан дээр буулгаж үздэг хүн ер нь тийм ээ. Цаасан дээр буулгаж үзээд за энэ бол ноорог байжээ. Үүнийг ингэж сайжруулах юм байна гэх маягаар ингээд дахиж үздэг. Гэтэл нөгөө цаасан дээр буусан нөгөө тийм ээ ноорог маань ингээд ноорог чигээрээ үлдчихэдэг, ширээн дээр нь үлдчихдэг. Эсвэл зүгээр базаад хогийн савруу хийждэг. Гэтэл энэ маань өөрөө бас нууц задрах бас нэг
тохиолдол байж болох юм аа, үндэслэл байж болох юм аа гэж үздэг. Тийм учраас аливаа нэг байгууллага, ажил хэрэгч байгууллага юм бол цаас ирчигч авч тавьж явах хэрэгтэй. Бүх одоо нооргийг бол цаас ирчигчээр устгах хэрэгтэй гэсэн ийм шаардлага бол нууцлын хамгаалах өндөр түвшинд яригдчихэдэг байгууллага дээр бол халагдсан ажилтнуудтай баримтлах бодлогыг бол зөв тодорхойлох хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ дуусгар болоод тушаал гаргаад ажлаа хүлээлцэж өгсөн ажилтан л байгаа бол тэр ажилтныг дахиж одоо тухайн байгууллагад нэвтрүүлэх хэсэг асуудал дээр маш чанга байх хэрэгтэй. Ажил хүлээлцэх үедээ ч гэсэн тэгж их сунжруулахгүйгээр тийм ээ ажлыг бол нэг өдрийн дотор юм уу хэдэн цагийн дотор юм уу хурдан түргэн одоо хүлээлцэх ёстой. Тэрнээс биш ажил хүлээлцэх хоног хугацаа зааж өгөхөөс болоод нэг нь ажлаа хүлээлцэж өгч байгаа нэрээр өдөр алга ажил дээр ирж яадаг тийм ээ. Ингээд сунжирж байгаа тохиолдолд тэр дундаасаас байгууллагын нууц алдагдах боломжтой байгаа учраас ажлаас гарч байгаа ажилтан дээрээ баримтах бодлогоо ол чангадах хэрэгтэй. Ер нь бол байгууллагын нууцлалыг алдагдуулсны төлөө байгууллага сахилгын шийтгэл хүлээлгэж болно. Бүр ноцтой гэж үзвэл ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болно. Тэгээд нууцлал задарснаас болж үүссэн гим хорийн буюу одоо хариуцлагыг одоо хүлээлгэж болно гэх мэтчлэн ийм одоо бас эрх зүйн зохицуултууд байгаа л да.